Хурдлаа чи Twilight аимшиг шүний үжлийг тодорхой нь байна штэ. Чи чинь Ponyville-ийн хөгшчүүдийн тосгоны эмгэн болчихоо юу да? Би бас сахалт Star Swirl. Шидэ шившлэгийн загалмаас эцэг. Миний чамд өгсөн ганц эвэртийн түүхийн номыг чи юу н уншсан уу? Хаалга тагшчи. Аимшигчүн, амстай чихэр бидэнд өгөөч. Бүгдээрээ сайн уу? Гой хувцас байна. Аимшигчүний мэд хүргэе. Смит юм ээ. 5 цагийн өмнө унтчихад ирдэг байж. Дадан дээрэмчин Пипскук танд үйлчлэхэд бэлэн байна. Энэ баярт анх удаага оролцож байна. Тутанхамаас энд нүүж ирснээс хойш үү? Үгүй ээ. Өмнө нь хизээч энэ баярт орж байгаагүй. Офим яха бацгаа. Цаг бол чихэр шүү. Pinkie Pie чихэр жимс иддэг нас чи өнгөрсөн шүү. Үнэгүй чихэр идэхэд хөнгөшнө гэж юу? Үгүй шүү. Чам таалагдж гэнэ үү? Тийм ээ. Гой хувцсан Twilight. Чи өнөөдөр ёстой сонио айдаалагч болсон бай. Айдаалагч гинэ. Нүмергэн дээр байгаа дүрсийг харахгүй байгаа мó? Шидтний хувцас шүү дээ. Зүгээр дээ. Гой хувцас байна өвөө. My little pony. Миний бяцхан одоо юмэр. Нөхөрлөг гэж юу байдг юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөг хүсдэг шүү дээ. Адад явдаг хөвжөлтөн. Сайхан сэтгэл, хүчирхэг байдал. Урвчсан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо юмэр. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцах. Сахалт Star Swirl классик үеийн хамгийн мундаг элэгчин 200 гаруй шившлэг зохиосон. Түүний нэрээр нэрлсэн шидийн номнууд Canterlot-ийн номын сангийн нэг бүтэн 50-ыг дүүргэдэг. Тэрний түүхийн талаар бусад одоо мордод ярьж өгөх хэрэгтэй юм байна. Бүгдд нь таалагдана да? Тийм ээ, Spike? Тийм ээ. Таалагдана. Хардаа? Бид ирчихсэн байна. Явж ихэр олж идэхүү. Twilight. Бидний уутыг хардаа. Зөндөө их байгаа биз? Чэрдигийн гэрд очиж амар их чихэр жимс авсан. Тийм ээ, Pips? Тийм ээ. Гэтэл Smith тийм ээ амар удаан алхад байсан болохоор Rainbow хөгжилтэй биш вэ шүү. Зүгээр дээ настаа. Өнөөдөр л бусдыг айлах боломж гарч байхад чинь Spike-ийг яасныг хардаа. Би зүгээр л наргиж байсан штэ. Тэнд хэдэн морд байна. Аимшиг шүний минь түргээ Applejack. Сайн уу Spike, сайн уу Twilight? Гой хувцас байна. Баярлалаа. Би луу болсон. Тэр минийхийг хэлсэн байжээ Spike. Сахалтай байхыг бодож чи лав кантри дуучин байхаа. Нэгэнд ирсэн юм чинь алив шүүрч тоглох уу? Баярлалаа та бүхэнд. Аимшиг шүний баяр тавтаа морилцгоно уу? Чихэр цуглуулж чадаагүй бяцхан одоо морд миний найз Zikoroтой хамт явж аимшиг сарны тухай түүхийг сонсох болно. Ийм хувц өмсөхгүй байсан бол хий үзэгдлийн хоолой тохирох байсан. Дагаад яваарай. Удахгүй та нарт аимшиг шүний сарны тухай түүхийг би ярьж өгөх болно. Сайн сонсороо одоо морд. Хардарсан шүний аимшиг та нарын бие сэтгэлийг бүрэн харанхуйлж ихэлсэн гүн харанхуйгаас эхэлцгээе. Гэрэлгээг мөхөгч аимшиг шүний сар.
Аимшиг шөнийн сарны нүднээс өөрсдийгөө далдалахаар бид жил бүр баг зүүдэг байлаа. Гэхдээ хардарсан саранд ганц зүйл хэрэгтэй. Хөрхи одоо мордыг нэг амьсгаагаар идэх. Өсөглөн саран тэнгэрийг тэр чигээр нь харан хуйлдаг. Ганц ч одоо морд харагдахгүй бол тэр яваад өгдөг. Сар гарч ирэхэд ганц ч одоо морд харагдахгүй бол Эквастра аюулгүй үлдэх болно. Хадагта Зикора. Аимшиг шөнийн сарнаас өөрсдийгөө нууж баг зүүчих юм бол тэр биднийг мэдэхгүй шүү дээ. Гэтэл ягаад хамаг чихрээ тэрэнд өгөх ёстой юм бэ? Оновчтой асуулт байна, хонгор минь. Аимшиг шөнийн сарны дургуг яасан ч хүргэж болохгүй. Хэрвээ тэрний өлөн ходоодыг чихэр жимсээр дүүрчих юм бол тэр буцаж ирж биднийг идэхгүй шүү дээ. Одоо мордо бүх чихрээ аваад эндээс хурдан зүхтаарай. Шөнийн сар байна, зүгтаарай. Луна гүнж байна. Хойны вилийн ард иргэдээ. Бид танаад жижиг тосхонд өөрсдийн биеэр морилж байна. Та нар миний өмнө сүгдэж, миний сүрж авахад хүндэтгэл үзүүлнэ үү? Цаашид аимшиг шөнийн саран биш, та нарын хайртай гүнж чинь болох болно. Бид хамтдаа энэ аимшигт баярыг хөөртэй, хөгжилтэй баяр болгож өөрчилж чадах болно. Та нар бүгдээрээ сонсноо? Аимшиг шөнийн сар бид нар баяраа тэмдэглэнэ гэж байна. Юу? Үгүй хүүхдүүдээ. Цаашид биднээс айх хэрэггүй болсон. Айж чичирсэн бус, аз жаргалтай дуу хоолойгч сонсох гүнжийн хүсэл. Ард иргэдээ харанхуйн гүнж айчлан ирдээ. Та нар чи яаж хавэ? Зайх болж байна. Өөрийнхөө байцгаа. Та нарын баярт би дахин саад болохоо болъё. Би ярьцаадах юм. Чи тэрнтэй ярьж болохгүй. Тэр чинь аимшигт шөнийн сар шүү дээ. Үгүй тийм биш. Эмнэгдлийн мах бод тэрнийг сайн санаатан болгохыг би харсан. Олон мянган жил соёлоос хол байсан болохоор л бидэнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа болол та. Луна гүнжээ. Сайн уу? Миний нэрийг Сахат Стар Свирл байх шиг маш зөв хувцалсан байна. Хон хүртэл зүүжгсэн байна. Баярлалаа. Ашгүй дээ. Зарим нь миний хувцыг дооглоод байсан. Би таныг өөрсдийн баяртаа урих гэсэн. Миний жинхэнэ нэрийг Twilight Sparkle. Чи эмнэгдлийн хүчийг бидний эсрэг ашиглаж биднийг түнэр харанхуй руу илгээсэн одоо морь бидтэй. Гэхдээ би зөв юм хийсэн бидтэй. Тийм ээ, мэдээж. Тэгээгүй бол асуудал өөр болох байсан. Чамд ойлгомжгүй байна уу? Та над руу орилоод байх юм. Гэхдээ энэ бол Кентерлотны хааны удмын хоолой. Өөрийгөө бид гэж дуудах бас өөртөө асуудлыг ийм хоолойгоор хийх нь хааны удмын уламжлал юм байгаа. Би танд яагаад морд тантай бүдүүлэг харьцныг тайлбарлах гэсэн. Та хандлага жаахан өөрчилчих юм бол манайхан таныг дуртаяа хүлээж авна шүү дээ. Хандлага өөрчил гинэ. Дууныхаа өнгийг намсгах ч юм уу? Бид олон жил харанхуй байсан шүү дээ. Өөрчлөгдөж чадах хэсэгтээ эргэлзэж л байна.
Битгий санаа зовдоо гүнжээ. Fluttershy танд сайн багш болж чадна. Fluttershy их гой сонсголонтой хоолойтой. Цаашаа бай надад чихэр байхгүй. Өнөөдөр би хинтэй ч уулзахгүй. Fluttershy би вэштэй Twilight. Чи байсан юм уу? Бас аимшигт шөнийн сар байна. Бурхан минь. Эндээ хүлээж байгаарай. Fluttershy. Луна гүнжиг чи санаж гин үү? Сайн уу? Тийм л юм шиг байна. Twilight Sparkle чамайг хамгийн гоё хоолойтой нэг гэж хэлсэн. Чи бидэнд зөв дугаар ярихад тусалж багш болж өгөхийг бид нар хүсэж байна. Тэгээ. Тэгвэл хичээлээ эхлэх үү? Тэгээ. Бид дуугаа намсгах ёстой юу? Болж гин үү? Болж байна хичээл дуусаа. Арай жаахан аяар дугаар гүнжээ. Энэ яаж вэ? Болж байна. Тийм биз Fluttershy? Тийм ээ. Одоо ямар байна? Одоо та зөв ярьж байна. Энэ яаж байна? Болж байна? Сайн байна. Чамд маш их баярлалаа Fluttershy. Бидний шинэ дуу хоолой тосгоны ард иргэдэд гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна. Fluttershy, чи биднийг нуух хэрэгтэй байна. Аимшигт шөнийн сар ирж гисэн. Тэр Fluttershy-ийн дуу хоолойг хулгайцгаж, Fluttershy-ийг идэх гэж байхад тэр хашгирч чадахгүй байна. Хүүхдүүдээ хүлээлтээ. Хүүхдүүдээ битгий айлтаа гэж хэлэх гээл. Залуу гүнжээ. Би төлөвлөгөөндөө орцгоё. Ингээд ямар ч нэмэр алга Twilight. Бидэнд дургүй байсан цаашдаж дургүй хэвээрээ үлдэх болтой. Миний найз Applejack бол хамгийн нөхөрсөг одоомор байгаа юм. Тэрэнд ямар нэг санаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Болгоомжтой байгаараа хамтрагчаа. Applejack. Гүнжид манайхантай яаж нийцтэй байх тал дээр жаахан зөвлөгөө хэрэгтэй байгаа юм л да. Нийттэй байхаа нэр нь үү? Ер нь бол хэцүү биш ээ. Зөв хандлагатай байхад болоод явчихна. Бие баг зэрэг сууллаад эрг сэтгэлтэй бол хамт тоглоом тоглол хөгжилтэй бай. Хөгжилтгөө? Хөгжлөх гэж юу гэсэн үг юм бэ? Хөгжилтэй байхын тулд би юу хийх ёстойг хэлээд өгөөч. Торон дээр энэ алзыг шидэх ёстой. Та чадна гүнжээ. Надад хөгжилдөх таалагдж байна шүү. Бид өөр ямар аргаар хөгжилдөд сурах вэ? За галлаараа гүнжээ. Хоёр удаа хөгжилдчихлээ. Та алим идэж үзмээр байна уу? Equestrian-гийн хамгийн сайхан алим энд ургадаг юм штэ гүнжээ. Чи биднийг биш ээ, намайг Луна гэж дуудаж болно. Applejack? Намайг сонсцгоо ард иргэдээ. Бүгдээрээ намайг Луна гэж дуудаж байгаарай. Надад алимнууд хаана байгааг хэлээд өгөөч. Хөөе залуусаа, Пипиг хараагүй юу? Аимшигт шөнийн сар Пипскүүгийг идэх гэж байна. Туслаарай. Миний нуруу байхгүй байна. Энэ худлаа. Тэрний нуруу яагаад ч зүгээр байна шүү дээ. Хүндэт нөхөд минь мэдхий надаас сувтаал да. Бүгдээрээ хамтдаа хөгжилтцгөөе. Хөгжилтэй биш байна уу? Тэгвэл хөгжилтэй болгоод өгөх үү? За би хэд он авсан бэ? Битгий зүгтацгаагаад байл да. Би та нарыг гүнжийн хувьд тушааж байна. Бүгд зогсоцгоо.
Танаас айж байна шүү дээ. Үгүй Twilight Sparkle. Одоо хэлэх гэж байгаа зүйлээ бид заавал өөрсдийн хааны удмын хоолоогоор хэлэх ёстой. Та нар өөрсдийн гүнжээ хайрлах биш. Тэрнээс зогтож тэрнийг үл хүндэтгэхийг хүсэж байгаа бол аимшигч шөнийн баярыг бүр мөсөн цуцалж байна. Үрд. Арайч тий. Бид өөрсдөө бүгдийг балалчлаа. Луна их баярлаж байсан. Манай тосгоныхон ч адилхан. Гэтэл одоо харцгаа. Би дараа жил зомби болох байсан. Бүх юм дуусаагүй байна. Чи яах гэж байгаа юм? Би өөрөө чадах бүхнийг хийнэ. Тэрэнд ойлгуулна. Гүнжээ. Намайг зүгээр орхит Twilight Sparkle. Гүнжээ. Миний бодож байсанс бүх зүйл өөр болсонд намайг уучлаарай. Уг нь бол аимшиг шөнийн баяр бол манай хамгийн том баяр. Та надад итгээрэй. Тэгээ. Итгэж байна. Бүгд намайг хараад айн хашгир зугтаж байсан. Үгүй гэж үү? Гүнжээ. Битгий хашгираарай. Орилж харж яасан ч болохгүй шүү. Ойлгосон уу? Ойлголоо. Чамд харуулах нэг юм байна. Ямар ч аюул учруулахгүй гэдгийг амлаж байна. Харин чи яасан ч хашгирч болохгүй шүү. Ойрлохгүй гэж амлаж байна уу? Pinkie Pie. Чи Луна гүнжийг санаж байгаа үсттэй. Айдас хүйц давцсан. Бяцхан одоо морь. Чи надтай найрамдмаар байна уу? Аимшиг шөнийн сар. Rainbow. Гүнж өөр басан Pinkie. Одоо тэрнээс айж сандрах зүйл байхгүй. Чамайг идэх хүсэж байхгүй болсон. Мэдэж байгаа Twilight. Би бараг тэрнээс ч том биетэй. Яаж тэр намайг идэж чадах юм? Тэгэж чи яагаад хашгираа зүхтаад байгаа юм бэ? Заримдаа ямар нэгэн юмнаас айх хөвгөлтэй штэ. Хөвгөлтэй гинэ? Pinkie Pie, чи агуу юм аа? Үгүй, агуу биш. Би бол дахиа. Луна гүнжээ, та бусдад яагаад таалагдахгүй? Бүгд танаас зугтаж байсан шалтгааныг олчихлоо. Би та нарыг айлгсан бол намайг үнэхээр өршөөгөөрөө. Намайг дагаад яваарай. Би тань замдаа бүгдийг тайлбарлая. Бурхан минь, хамгийн анхны аимшиг шөнийн баяр минь, хамгийн сүүлчийн хойно гэж өстой бодсонгүй. Агив нашир Пип, сэтгэлээр битгий. Аимшиг шөнийн баяр дуусаагүй байна. Бидэнд хангалттай чихэр байгаа болохоор аимшиг шөнийн сар биднийг эднэ гэж айх хэрэггүй. Тийм ээ. Наширцгээ бяцхан одоо мордо. Чихэргүй бол хар дарсан шөнийн баяр ямар ч утгагүй болно шүү дээ. Та нар аимшиг шөнийн сард идүүлмээргүй байгаа биз дээ? Тийм үү? Rainbow-ийн хэмэл ус үнхэлцэг хагалчих шахлаа. За эле хүүхдүүдээ хөвжилтэй байгаа үсттэй. Баяртай аимшиг шөнө минь. Үрд баяртай. Хоны вилийн ард иргэдээ надад чихэр авчирч өгсөн чинь сайн зүйл боллоо. Та нарын өргөлд би их сэтгэл хангалуун байна. Тиймээс та нарыг идэхийн оронд энэ чихрийг идэх болно. Надаар хэлэхийг хүссэн зүйлийг чинь зөв хийсэн эсэгтээ эргэлзэж байна. Twilight Sparkle. Тэр хүлээж агаарай. Юу хүлээн гэж? Тэднийг улам их орилж чарлахыг хүлээ гэж үү? Луна гүнжээ, аимшиг шөнийн баяраар хийгээд байх онцгийн байдгүйг би мэднэ. Тиймээс та дараа жил дахиж манай баяр дээр ирж биднийг айлгаж өгч чадах уу? Хонгор минь. Та нарыг айлгсанд чи дуртай байгаа хэрэггүй? Үнэхээр хөвгөлтэй байлаа. Жаахан аймаарч гоё. Нэрээ гэж үү? Тийм ээ.
Аимшиг шүний энэ баяр миний хамгийн дуртай баяр боллоо. Ямар сайн юм бэ? Би тэгвэл хардарсан шүнийг дахин та нарт бэлэгдэх болно. Та миний хамгийн дуртай гүнж боллоо. Гүнж зөвшөөрлөө залуусаа. Харав танд үнэхээр дуртай байгаа үстэй гүнжээ. Итгэж чадахгүй нэ. Үнэхээр гайхалтай. Яадаг вүлээ? Үнэхээр гайхалтай орой болж байна. Хүндэт Селеста гүнжээ. Та намайг анх Понивил руу явуулахад би нөхөрлийн тухай юу ч мэддэггүй байсан. Өнөөдөр орой би танад бол Луна гүнжтэй айдад асуудалд орсон. Нэг одоо морьтой уулзсан. Би тэрнээс нөхөрлөлийг батбих байлгахын тулд өөрөө эхлээд харамгүйгч өөрийгөө хинбэ гэдгийг олоход туслах нь маш чухал гэдгийг сурч ойлгож авлаа. Хамгийн гол нь альва гаднаас хараад аимшигтай муухай гэж дүгнэлгүй дотоод сэтгэлийн уудалж хинбэ гэдгийг сайн таних мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Миний сахал Стар Свирлийн хувьд тийм гоё харагдаагүй ч миний хувьд хамгийн гоё аимшиг шөнийн баяр болж өнгөрлөө.